За хай. Тэгээ та нарт би хэлэх одоо анхааруулах юмнууд байна. Мэдээллийн чанартай юмнууд байна. Тэгээд ер нь бол яагаад энэ бичлэгийг би хийсэн мэгүүд одоо мань баг скам дуучаад байна гэх юм уу? За тэгээд үүдэн реклама үзчихээ тэгээд мань яг бүтнээр тайлбарж өгье за. Keydrop нь Counter Strike дотор байдаг кейснүүд тайлбар, кейс нэдэглүүд бокс сайт юм. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй ч кейс нэх боломжтой байна. Өөрийн утасны скинийг аппликейдерээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломжтой. Хэрвээ эсвэл бус хэрэглэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс бат хийж азав зэрэг. Та бүхэн CDS промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний ороосон бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 гивэ зарласан байгаа шүү. Fireswap. Таны скинүүд нэг л хууч санагч байна. Унгаас эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс солих арга олохгүй л Fireswap-тай танилцсан. Солбороо скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо код ашиглаад 35% бонусын авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. За эхний хэлэх юм нь олонгууд юу вэ гингүүд мань нь одоо Монголын түүхэнд байгаагүй хамгийн том трейд апыг хийх гээд тэр нь бол бэлдчихсэн. Энд чинь ингээ харах юм бол би энэ Famas Roll Cage одоо энэ 5 төрлийн скинээс одоо 10 худалдаж аваад нийтдээ 10,245 мянган төгрөгөөр би скин худалдаж авсан байхгүй юу. За тэгээд тэд нар нь олонгууд энэ чинь одоо харагдаж байна. Одоо трейд логтой, трейд protected байгаа болохоор би одоо трейд ап хийж чадахгүй байгаа. Мань одоо энэ 3 дахь хийх бодолтой байгаа. Тэгээд одоо хамгийн сонин нь олонгууд энэ скинүүд нь би 10 сая авсан скин маань одоо 20 сая болсон байгаа байхгүй юу. За тэгээд энэс болоод одоо асуудал үүсээд байна. За бүр эхнээс нь ярих юм бол одоо нэг 2 сар орчмын өмнө одоо ингээд trade protection гэдэг юм гарцсан. Тэгээд чи хэн нэгэнтэй скин trade хийх юм бол тэр трейдээ 7 хоногийн дотор илүү 10 хоногийн дотор ч илүү буцааж болдог. Тийм нөхөрхөө. Тэгээд энийг хийсэн шалтгаан болонгууд wall of steam болонгууд scam-наас сэргийлэх гэж одоо ийм хийж байгаа байхгүй юу. Чамаа ингээд мдээгүй байх чи хэн нэгэн чиний скинийг өөр хүнлүү дамжуулах юм бол чи буцааж болно гэдэг юм. Scam-наас сэргийлэх гэж хийсэн. Тэгсэн чинь энийг нь одоо хүмүүс scam-тахад ашиглаад байна. За тэгээд яагаад одоо энэ хүмүүс надаас одоо скинүүдээ ингээд ухраагаад байна вэ? За манай энэ хараад байгаа. Одоо манай ингээд 3 скин ухарсан заяа. Трейд хисторийг харангууд одоо энэ чарда P90 Asimo нэг ширхгийн мань 340 мянган төгрөг худалдаж авсан байна. Одоогийн үнэлгээ нь бол 700 мянга болцсон баг. Манай энэ ч одоо юуны харъя л да. Тэгээ баг флоттой баг хүмүүс $200 бол хүрсэн гэсэн үг байхгүй юу? Steam дээр $235 болсон байна. За тэгээд ийгсэндээ надаа энэ скинээ зарсан хүмүүс одоо скинийх нь үнэ нь 2 дахин өсчөнгүүд буцаагаад авчиж байгаа байхгүй юу? Ер нь бол тийм л болчихж байгаа. Тэгээ одоо би энэ тухайн үед 340 мянга, энэ чинь ингээ 200 мянга, 250 мянга, одоо нийтдээ би ингээ 810 мянган төгрөгөөр хогцсон сууж байна. Яг одоогийн үнэлгээгээр бодсон бол би бараг 2 сая төгрөг шахах төгрөгөөр хогцсон сууж байгаа байхгүй юу? Энэ 3 скинээс. Бас хүмүүс яагаад буцаагаад байгаа вэ гингүүд бас ойлгомжтой. Нөгөө 11 хоногийн өмнө болсон апдейтнаас болоод скиний зах зээл нурсан, эдийн засаг болж игэн хамраараа газар шаасан. Тэгээд хүмүүс бол амар их panic sale хийсэн. Тэгээд panic sale дээр хамгийн юмны унцсан байх үед нь мань юм бодолд авчиж байгаа байхгүй юу. Тэгээд надаа зарсан хүмүүс нь 7 хоногийн дотор скин 2 дахин нуурчингууд буцаагаад байгаа байхгүй юу. Уул нь бол тэр хүмүүс надаа panic sale-снийхаа хөвгөлийг тэр хүмүүс амсах хэрэгтэй байхгүй юу. Одоо би ингээд Мишель Мачад одоо би ийм скинүүд худалдаж авмаар байна. Гингүүд Мишель Мача за 10 сая 245 мянган төгрөг болох юм байна. Тэгээд би Мишель Мачад мөнгө нөгөөд Мишель Мача олонгууд цаад нөгөө хятад сайтнаас надаа аваад өчөж байгаа. Тэнгүүд одоо Мишель Мачагийн буруу биш. Хятад сайтны буруу биш. Миний буруу биш. Цаана нь байгаа нэг надаа зарсан хужааг нь буруу байгаа байхгүй юу. Тэгээд энэ боломжийг хэн олгосон бэ өнгөд wall олгоцсон гэсэн үг. Тэгээ яг хөө Мишель Мачад би одоо өмнө хэдэн сая төгрөгийн л одоо 8 ээжсэн. Мишель Мача бол манийх нь энэ ч скинүүд нь одоо буцаагцсан скинүүдийн одоо мөнгийг бол надад өгөх байх. Эхнийх нь бол өгсөн. Одоо дараагийн хоёрын маань дөнгөж сайл хийлээд байж байна. Одоо энэ хоёр скин буцаагдсан байна гэж маань хэлж байгаа. Одоо манд нь бол өгчих байх. За тэр яг хамгийн гол нь би ингээд нөгөө 20 сая төгрөгийн трейд ап хийж байгаа тийм гоё контент хийчихсэн. Би тэрийг хийх боломж болчихж байгаа. Би дахиад скин худалдаж авангууд дахиад 10 хоног дараа буцаагдчих. Тэгээ тэрнээс гадна хамгийн аимшигтай нь одоо энэ скинүүд хизээ буцаагдах нь гэсэн айцтай би сууж байгаа байхгүй юу? Одоо энэ ингээд trade protection арилаагүй байгаа. Одоо ингээд нэг хоногийн дараа ичгүй бол нэрээ энэ скинүүд бүгдээрээ алга болох байх. Тэнгүүт одоо ингээд за би бүр энэ контент хийх гээгүй байлаа гэж бодъё. Би зүгээр ингээд инвестмент хийж байгаа. Би 10 сая төгрөгийг би өөрийнхөө мөнгийг эрсдэлд оруулаад ашиг хийх гэжсэн. 20 сая болцсон байна. Би ингээд 10 сая төгрөгийн ашиг хийсэн байна гэжсэн чинь тэр нь ингээд байхгүй болчихсон. Тэгээ би ингээд санхүүгийн хувьд ингээд гамбат штэ эрсдэл аваад тэгээ унчж болох байсан, өсч болох байсан. Тэгээ тэр эрсдлийг би бүр ингээд мөнгөө төлөөд авцсан чинь нөгөөх нь скинтэй байсан алдагдал хийж байгаа хүн нь ямар ч тийм эрсдэлгүй 10 сая төгрөг дансандаа авцсан. Тэгснээ нэмээ буцаага скин авчиж байгаа. 20 сая болгоод. Энэ ингээд wall-ийн гаргасан шийдвэр өмнө тэрийг шааж байгаа байхгүй. За тэгээд танаас сануулах юм юу вэ гингүүд одоо янз бүрийн трейдинг группнууд байдаг штэ. Рандом хүмүүсээс бити скин аваарай. Тэр хүмүүс чинь одоо чамд ингээд скинээ зарснаа яг үндэ ингээд буцаагаад авах нь барыг хуйл ахгүй.
Тийм баас тий одоо. Мань ингээд хятад одоо UP ч юм уу эсвэл одоо Бафас ингээд мань скин нэг хятадаа судалтаад аваад тэгээд хамгийн найдвартай хүн тий Мишель Мач одоо Мишель Мачаар мань дамжуулаад авч байхад хүртэл ингээд мань хөрж болж байгаа юм чинь. Ямар ч байсан бүр рандом хүмүүс бити аваа. Мань ингээд зөвлөх хүн бод би одоо нэр Мишель Мачааг л зөвлөнө. Одоо би сүүлийн 3 жил одоо Мишель Мачатай л скин зарж авуулж солилцож чинь тэгээд бит хоёрын хооронд бол бараг нэг 100 сая төгрөгийн 8 бол болцсон байгаа. Тийм болохоор одоо нэг ч удаа надаас морайгүй. Тэгээ асуудал гарууд надад амар хурдан шийдэд өгчдөг. За тэгээ дараагийн хэлэх хүн нь бол хонгууд Моски. Тэгээ Моски болонгууд саяхнаас өчигдрөөс ер нь бол скин зарж авч одоо иймэрхүү 8-ны юм руу орж байгаа юм байлаа. Нөгөө UP-ний аккаунт нь болцсон. Тэгээд Моски болонгууд те стример үзэгч нэг ч үгүй хэн нэгний л өөрчих юм бол үзэгчээ чалтна. Дээрээс нь цуг өөртөө 8 хийх юм чалтна. 2 алдах юмтай болохоор бас Москид бол итгэж болох байх. Тэгээс одоо би бол нэг багийн рандом трейдинг группээс хуучин болвол те би нөгөө трейд реверсэлдийн байдгүй байхад бол одоо $1000 хутга заргаж байгаа хүн бол те над руу хутгаа явуулангуудаа би трейд accept хийчихэд дараа нь би мөнгө явуулчихна. Яг тэр хүн юу би ч одоо 8 жил стрим хийсэн надад итгэлцэл байсан болохоор над руу бол скинээ зүгээр шууд явуулчихдаг. Тэгээ би мөнгөний өгчдөг байсан. Одоо олонгууд тэр хүмүүс надаас мөрч магадгүй болчих жоох байхгүй. Таны ийм хүн болцсон байгаа шүү за. Тэгээ скин солилцох бол амар л эвгүй л байна. Гэхдээ бас скин ингэж унтсан байгаа дээр те эдийн засаг ингэж хэмтхэн байгаа дээр авмаар байгаа. Тэгээ би мань зөндөө ч юм авмаар байсан. Тэгээд мань контентын төлөө ингээд 10 сая төгрөгөд хүчсэн. Тэгээд уул нь энэ би контент хийхдэг тэгээ стример биш байсан бол би 10 сая төгрөг байсан болоод мань кейс аваач юм дарцсан л байгаа гэсэн. Тэгээ бас сониос гэх юм бодвол манийхан одоо нөгөө аккаунт байна. Бас энэ эдийн засаг унах үеэр бас ашиг хийсэн. Дундаа ашиг хийсэн. Мань бас хөрхөн мөнгө олсон. Мань стрим хийгээгүй тухайн үед стрим хийгээгүй байж хахада нэлээд ашиг хийлээ. За жишээ болгоод харуулах юм бол манийхан энэ систем аккаунт $570 байсан. Тэр нь болонгод нөгөө азар би нэг скин худалдаж авсан. Бас Мишель Бачаар худалдаж авсан л та. Тэгээ азар нэг скин худалдаж авсан чинь нөгөө хятад нөгөө скинийг амар үнэтэй болтон памплаад тэгээ тэр скинээ зараад нэг $570 байсан системдээ. Тэгээ тэрнгээр маань нэг 4 шиг хутга авсан. Тэгээд мань 4 шиг хутга авсан. Энэ болонгод яг нөгөө апдейт гарсны дараа хүмүүс жинхэнэ паник сэлж байгаа үед. Манийхан одоо $810 авсан хутга одоо $178 болсон байна. $210 авсан хутга $568 болсон байна. $110 авсан хутга $202 болсон байна. Ер нь бол те би нэг 70% ашиг бол шаацсан. 7 хоногийн дотор 10 хоногийн дотор юм байна. Тэгээ боломж байсан. Энэ одоо нөгөө Steam Market-аас авсан болохоор одоо энэ трейд reversal хийгээгүй. Би энийг хэрвээ ингээд өөр газараас судалж авсан бол энэ хүмүүс бүгдээрээ трейд reversal хийцэн байгаа гэсэн. За яг тэгээд ямар ч энэ хотгонуудаараа маань key drop дээр нэг боож тоглож байгаа шүү нэ. Нэг юм контентыг зарлах чинь. Яг хүмүүс болонгууд нөгөө маний чинь нөгөө main account нь болонгууд те цаанаас нь тэмүүлж өгсөн мөнгө наа чинь demo account гэдэг хүмүүс шилжчихнаад байдаг болохоор маань бас те аяа өөрийнхөө скинер депо хийж жагаад тоглож байгаа тийм контент хийх гэж байгаа. Тэгээд ийм зарлал байна. Тэгээ бас нэг 20 сая төгрөгийн trade up контент хийж байгаа. Та нарыг өрнөл нэлээд гоё том үнэтэй контентууд бол хүрээж байгаа. Мань ингээл 3-3-аар ингээ 2-2-оор нэгээд 3 удаагийн контент хийсэн бодол байгаа. За тийм зарлал байна. Өөр чинь юу хэлэх гэлээ. Тий. Ягаас өөр хүмүүс амар их асууддаг юм болонгууд key drop-ийн скин ингээ татахгүйд байхгүй байгаа даа. Одоо жишээ нь одоо манай $12,000 скин байна штэ. Мань ингээд энэ скинийг одоо Amphibious-ийг татыгингүүт байж идэг шаасаа. Кей-дроп чи скитэл байгаа юм шүү. Үгүй. За ингээд скин байхгүй гэж байна. За энэ ямар учиртай бэ? Ингээ хүмүүс ойлгохгүй байгаад тах шиг бай. Яг одоо түрүүний 7 хоногийн трейд реверслээс хойш ингээд скин ингээд хоорондоо арилжаа 8 ингээд хүмүүсийн итгэлцэл байхгүй болцсон. Нэгт. Хоёрт болонгууд хүмүүсийн ингээд скинээ дамжуулах гингүүд өмнө ингээд шууд дамждаг байсан болвол дараа нь 7 хоногийн бантаа болдог болсон. Дараа нь бүр ингээд одоо трейд реверсэлтэй нийлээд одоо 15 хоногийн бантаа болсон шүү дээ. Скин чи ингээд дамжих нь удаа шигч байгаа байхгүй юу? Тэнгүүд одоо энэ key drop болонгууд энэ skin changerт байгаа скинүүд нь болонгууд яг энэ сайтанда бэлэн байгаа скинүүд гэсэн. Энд чи бэлэн байгаа скинүүд нь. Тэгээд энэчнээс болж татч болно. Чиний хүссэн скин чи яагаад байхгүй байгаагүй. Гол нь энэ сайт чинь нөгөө скин өдөр болгон апдейт байна. Скинүүд олдох болсон. Одоо бүр ингээд одоо энэ үгүй loot box сайт биш бүр ингээд яг бүр цэвэр скин зардаг сайт биш дээ. Pirate Shop чинь нэг хүнээс аваа нөгөө хүнд нэг скин зардаг. Яг бүр яг жиг зах байхгүй юу? Энэ болонгууд одоо юу гэдэг нь суглааны газар ч юм уу те. Ингээд яг зах дээр одоо би мах авахгүйгүүд мах олдохгүй байхгүй. Одоо би нараа night wish авингууд сайтн дээр нэг шиг night wish байна гэдэг одоо скин арилждаг сайтн дээр. Одоо би энэ P90 Asimov авингууд CS monitor 13 ширхэг байна. Угаасаа ингээд олдгоо болцсон байхгүй скинүүд. Тийм болохоор одоо яах вэ гэхээр одоо чи хоцсон скинээ яг ингээд үгдий. Өөрийнхөө мөнгө ашиг гэж бодоод гаргаж авах сонголтоо байсан. Яг гоо азтай байвал тэгээд өдөр болгон хүлээж агаад дуртай скинээ олоод авч болно л доо. Гэхдээ юу гэдэг. Би байсан бол одоо би $978 скин байвал одоо энэ чэнээс харж байгаа л Steam дээр хамгийн ашигтайг нь татна гэсэн үг. За жишээ нэг юм бол за маань энэ харж ил та. Emerald Jormungandrыг харъя зөө.
Тэгээ энэ одонгууд Phase 2 моёр ч одонгууд Steam Market-ээс зарангууд янз янзын үнэтэй байгаа шүү дээ. Энэ бол Steam Market-ийн үнээр байгаа. Emerald Jormungand дээр Minimal Wear нь болонгууд Steam дээр 976 гэж байна. Энд чи 930 гэж байна. Би энэ чи яг үндэ энэ Emerald Jormungand-ыг татснараа би энэ чи $66 ашиг хийж байгаа байхгүй юу? 976 $46 ашиг хийж байгаа байхгүй юу? That's 50% ашиг байна. Харин зарим скинүүд болонгууд илүү хямдхан байгаа Steam-ийнхаа үнээс. Тэгээ чи яг харж агаад үнэтэйг нь худалдаа авчих. Дараа нь янз янзын Pirate Swap ч юм уу те skin trade-ийн сайтн дээр сольчих юм бол чанд бараг илүү ашигтай болж туусна. Жишээ нь одоо Gat Ruby-г болонгууд Моски тоолж байгаа нүдэн дээр хожицоохгүй. Тэгээд Gat Ruby-гээ татангууд $976 авах гэсэн. Тэгсэн чинь хам юу худалдаж авсан бэ гэсэн чинь Karambit, Black Laminate, Balscar татчих байгаа байхгүй юу? Яг адилхан үнээр ингээд трейд хийгээд. Тэнгүүтээ энийг CS Float дээр одоо зарлаа гэж үү. CS Float тань $700 зарлаа. Тэгээд Gat Ruby-г буцаагаад Buff-аас худалдаж авахдаа $603 авчиж байгаа. Моски нэгсэндээ энэ ч $170 ашиг хийж байгаа байхгүй юу? Яг үнэндээ ингэж сольж авснараа. Энэ скинийг M80 үгүй Karambit толоо солиод дараа нь тэрийг буцаага юун дээр зарангуудаа юу гэдэг CS Float-оор зараад Gat Knife-а буцаагаад авангуудаа цаана $100 мөлдөж байгаа ч юм уу. Иймэрхүү байдлаар янз янз ашиг хийж болно. Жохон цудлах юм бол за тиймэрхүү байгаа. Тэгэд ягаад скин байдгүй шалтгаан бол ер нь л ойлгомжтой. Тэгээд мань ойлгомжтой тайлбарласан баг гэж найдаж байна. Тэгээд нэг key drop руу орсных мань реклама шаачи. Тэр рекламын өнгөд манийх нөгөө интрон дээр болонгууд $7500 giveaway гэдэг байгаа. Яг үндэ яг одоогийн байдлаар $65936 giveaway байгаа. Тэгээ мань ингээ тооцоо бодсон. Мань 10 сарын 3-наас 10 сарын 28-ны хооронд тэгээ 25 хоногийн хугацаанд нийтдээ 61 байлоо. 62 3 ч лөө 60 хэдэн giveaway хийсэн. Нийтдээ бараг л $100,000 giveaway хийсэн байгаа шүү. Одоо скиний үн буцаад өсчөнгүүтэй ялчгүй бараг $100,000 болох гэдэг. Скиний үн яг хамгийн доод зэгтээ унцсан байхад мань нэг $70,000 giveaway хийсэн байсан. Буцаад үндээ очиж чинь хэд чинь тэгэл сарын дотор бол яг хуу задраагүй giveaway байгаа л та энэ үгтэй сар дамж явж байгаа giveaway байгаа. Ер нь бол та нарын оролцож болох байсан giveaway тийм байгаа шүү. Тий бас нэрэ хүмүүсээс асуугаад идэв. Жижигхэн giveaway хийя. Наад гадаадууд чинь мань хийдийн чиний хийсэн giveaway чинь хүмүүс хожоод байна штэ. Тэгээд за энэ болонгууд манийх нь өөрийнхөө тоглолтын аккаунт заяа. Keydrop дээр. Тэгээд мань сүүлд ер нь бол $1000 deposit хийж тоглосон байхгүй юу? Манийх нь орсон giveaway-д та нар ингэ шалгаж болно. My giveaways руу ороод finish руу оронгууд чиний орсон giveaway-д ороод дууссан giveaway-д. Тэгээд одоо мань энэ сүүлд нь Gat Knife Ruby-ийн giveaway-д орсон. Манд нь болонгууд $5 225 гэдэг чинь 225 суглаа байгаа заяа. Би бүр хамгийн том оролцогч нь байх хэвээр. $1100 энэ deposit хийгээд энэ giveaway-д оролцсон. Тэгсэн чинь нэг жижигхэн хожиж шаацаа. Мэн бол хожих магадлалтай хамгийн өндөр хүмүүсийнх нь нэг нь байх хэвээр. Иймэрхүү тохиолдолд байна. Ер нь бол том нь бол хождгүй юм байлаа шүү. Мэн одоо энэ giveaway-д ч гэсэн томоор орсон байх хэвээр. $2 тий 561-ийн суглаа. I didn't win. Хин өцсарий. Тэгээ бас нэг жижигхэн зурагтай одоо нэг $10-20 deposit хийсэн матч хийсэн байгаа. За том нь хождгүй юм байна. За тэрнээс гадна ер нь гадаадууд хожоод байгаа юм уу, монголчууд хожоод байгаа юм уу гэд манай бүх giveaway-д шалгасан заяа. Ер нь бол 95% монголчууд хожиж байгаа юм байлээ. Тэрийг яаж бич байгаа вэ? Чи орсон giveaway руугээ сая ороод энэ баруун дээр нь энэ нөгөө шалгах дээр нь дарна. Тэгээд чиний ролцсон тоо болонгууд миний ролцсон тоо болонгууд 998,390 ролцсон. Хоцсон хүн нь болонгууд надад ихэр олдоод хожицсан байгаа байхгүй. Тэгээ энэ хүн нь хэн бэ? Монгол хүн юм уу? Гингүүт шууд ингээд ID-г нь бичиж аваад Steam profile-ыг оронгууд оргил саруул. Тэрний өмнөх giveaway хоцсон K гэдэг guy. K гэдэг guy Meta official. Ойлгомжтой өстэй. За тэрний өмнөх giveaway одоо ари. Shark 2K. Ер нь бол ингээд монголчууд л хожиж байгаа юм байлээ. Яг үндэ тэгээд хинч над руу би скин хоцсон шүү баярлаа гэж Instagram-аар бичиж байгаа юм байхгүй. Цөөхөн хэдүүл бичижсэн нэгээд тэ шинэ хоёр хожсон байгаа байхгүй. Ер нь бол ийм л юм байлээ шүү. Ер нь бол гадаадууд манийх нь giveaway ингээд тэ шаагаад байгаа юм бол байхгүй юм байл. Танараас л хожиж байгаа юм байл. За тэгээ ер нь тэгээд бити scamд бол хараа тэ найдвартай хүнээс л скин аваарай. Тэгээ мен бас нэг скин зардаг юу гэдэг зардаг нэм трейд хийдэг болох сонирхолтой байгаа маань UP-нтэй бүртгүүлээд за менч 8 ихгүй лтэй юу гэдэг одоо та нар надад итгэж болж байвал тэгээд манай найз итгэж бодно гэдэг одоо мен нэг найзтай модератортой өгчин тэгээд одоо тэр хүн одоо аваад мөрчих юм бол тэгээд мен одоо хариуцлагын даадаг тиймэрхүү байдлаар скин арилждах тиймэрхүү сонирхол байгаа. Гэхдээ одоохондоо манийх нь UP-ний хүсэлтийг улаан өнгөтэй decline хийчих. Уртдаа бас Москвич скин зараад бас нэг жоохон бас нэг сайт өрөөний скин зарангуудаа дундаас нь 5% унаа гарч юу 50,000 төгрөг олдог ч юм уу те. Тиймэрхүү нэг юм хийх бодолтой байгаа. Тэгээд манай скин авах бол мен чамаас скин авна гэдэг доор комментээр биччихээрэй. Тэгвэл мен бас те жоохон хичээж жагаад за зах зээл нь байгаа юм байна гэж бодвол хийж магадгүй. Өөр тэгэл ийм л байна доо тэгээд мен тэгэл баг 2 сая төгрөг хөрцөн цооч. Тий бас ганц сүүлийн юм болонгууд хүмүүс мэддгүй нэг юм байсан. Хүмүүс мэддгүй юм болонгууд за одоо энэ P90 Asimov харъя заа. Хүмүүс мэддгүй нэг юм байлаа.
Хүмүүс Steam дээр байгаа $324 скин баф дээр болонгууд 206 гэж байгаа байхгүй юу. Тэгээ бас нөгөө Keydrop-оос скин татах гингүүт чинь энэ скинийх нь үнэлгээ болгонд Steam-ийн үнэлгээгээр байгаа. Одоо энэ slingshot-ыг харах юм бол одоо за түрүүний нөгөө Jormungandr-ыг харж ил да. Jormungandr-ыг одоо ингээд те $930 би үнэлгээ татах гэдэг. Тэгсэн чинь яг үүндээ ингээд энэ сайтууд дээр $600 гэж штэ. Би алдаж шахах гэдэг нөө гэж юм уу те боддог. Бодож байгаа. Энэ чинь нөгөө Steam-ийн үнэлгээ, бэлэн мөнгөний үнэлгээ гэсэн хоёрсон ялгаа байгаа шүү. Тэр нь яадаг вэ гингүүт Steam руу нэг л орсон мөнгө хязгаар чиний данс руу буцааж орохгүй. Чи өөр нэг сайт дээр бэлэн мөнгөөр арилждаг сайтн дээр арилжих юм бол чиний өвдөө данс руу мөнгө олж орно. Тэнгүүт ер нь бол бэлэн мөнгөөр арилждаг сайтууд 30-аас 40% Steam-ийн үнээс бага байдаг. За жишээ нь хамгийн хямдхан зарагдж байгаа нь одоо ер нь бол баф байгаа заяа. За энэ скин болгоод яг CS Flotter илүү хямдхан байна. Тэгээд одоо нэг бараг $1000 скин мод Steam дээр одоо ингүүд энэ нэгсэндээ 35% хямдханаар авч байгаа гэсэн үг бэлэн мөнгөөр. Тэгээд хэрвээ чи скинээ Steam руу мөнгө цэнэглээд маркетаас худалдаж авах юм бол $1000 аван чи өөр сайтанд мөнгөө цэнэглээд худалдаж авах юм бол $620 худалдаж авах байгаа байхгүй юу? 40% байл тэглэе гэсэн үг. Тэгээд тийм бэлэн мөнгөний үнэлгээ Steam үнэлгээгээс хоёрыг аваад гэсэн үг. Тэрийг ерөөсөө хүмүүс мэддэггүй юм шиг байлаа. Тэгээ одоо иймэрхүү тоглоомны loot box сайтууд ч бол бүгд л Steam үнэлгээгээр ихээр авч байгаа. Тэг яг зарим дээр ашиг байгаа л та. Тэрийг сайн судлаад үзээрэй. Тэгээд одоо бас жишээ гэх юм бол мань өмнө ярьсан уугүй юу? Ярьсан үг санд бай. Одоо монголчууд гэхэд одоо доотыг 2500-аар авдсан шүү дээ. Тэгээ 3610 хэр чинь бас 30% юмдалтай 70% үнэлгээр авч байгаа байхгүй. Ийм л байна гэсэн. Ер нь бол тэгэл Steam-ийн үн чинь бол Steam-ийн үн, тэгээ Buffy-ийн үн бол Buffy-ийн үн ч юм уу те. CS Float-ийн үн CS Float-ийн үн. За зөндөө бол юм нурчлаа. Тэгээд дараа юм хэлээг уцлаа баяртай. Тэгээд Abcode-ийг чааш шүү за. Хийнэ. Энийг хийнэ. Тэгээд энэ 100 скины 3 буцаагдсан 3 билүү 4 буцаагдсан байгаа. Тэгээд дараа 100 буцаагдчихгүй л үү. Тэгээд Abcode-д бол мань хий. За бай.